Эмэгтэй хүний доор биеийн өрөвсөл юунаас ирэлттэй вэ? Хамгийн түрүүнд бол одоо хөвгөд унгаалах. Нэг ялангуяа утгуутгүй хөвгөд унгаалах тийм шууд толгойтой байдаг. Учир нь хөвгөд унгаалах явц донд таны сав шарахад хаар барахгүй яда ариун одоо бохирдол бодос үлддэг. Тэгвэл хөвгөд унгаалах гэхээс тадандас нэг онцгой нэг одоо миний өөр буян тохиолдсон нэг учраас таданд ярилцаж өгье. Тэгвэл одоо би өөрөө одоо өмнөгийн сургууль төгссөн шүү дээ. Тэгээд би яг сайхан одоо өмгтэй салаанд дадлаг хийж өгөрнө шүү дээ. Тэр үед нэг одоо хөвгөд унгаалах хүн иржээ. Тэр нь одоо нэлээд одоо гисний хөвгднүүд нэлээд том болцтой. 4 сар арьтаж байгаа тийм бүдүүн том хөвгдөө заавал унгаалгана гэж унгаалгаж байна. Тэгэхээр хөвгөд унгаах бол одоо ямар шин ястаа хөвгөд унгаална. Тийм бүдүүн том болсон одоо хөвгдөө унгаалах тийм амаргүй шүү дээ. Хөл гарн бүр бүтэж гэнэ гэсэн үг. Тэр үед одоо манай дүүрэн одоо тэр хөвгдийг унгааж өгч байгаа. Бид нөгөө хажууд нэгээд хараад зогсож байна. Тэр унгаах явц нь бол одоо ямар одоо нэг ийм нэг урт нэрийнхэн ясти энэ урт ястаа нэг сарулдаг юм би. Чиний юм дотор чинь дор биетнийг хийж оруулаад доошоо сорж гаргана. Сорж гарганы доор бас нэг хүнэг шиг юм тавиас гэсэн үг. Одоо тэгээд доор нь сорж оруулаад одоо асан юм аа хүнэг дотор игээд оруулж штэ. Тэгээд гүүч дадаа нэг 2 сартын тийм хүүхдээ бол одоо амархан штэ. Очир зүгээр нэг борикочос ухаад штэ. Хулгар юу ч хөтөөгүй. Тийм юм авахд бол унгаалгахд бол амар гэсэн үг. Гүүч тийм нэлээд бүдүүн болсон хүүхдээ унгаалгаж их чинь тэр чинь бол тийм амар биш. Тэгээд яна тэр чинь хулгар бүтээчих чинь хамгийн түрүүнд бас нэг урт хайж оруулна. Чи доор биерт нь урт хайж оруулаад яна игээд таслаж хайчилна. Хөл гарын нэгэ тасалж хайчилна. Хайчилж барснаас үлээр сайтерт сорулдаг юм оруулаад яна. Сорул гаргаад одоо хүнэг дотор хийнэ. Хийснээс үлээр дахиад бас яна хүнэг дотор хийгээгээд байсааж үзнэ. Хүлэн байна уу, гарн байна уу тоож үзнэ гэсэн үг. Одоо дотор дахиад үлдэгдэхээсээ яаж штэ. Тиймээс иймэрхүү нэг одоо хөвгөд унгаалгах явц бол одоо нэгд таны саунд бол амар их шарх үлдэн, бузар бохирдол бодос үлдэгдэн. Дахиад нэг онцгой нэг байдал нь бол одоо нүгэл хийжнэ гэсэн үг. Тэгээ өнөө хөвгөд унгаах бол хамгийн их нүгэл гэж хэлдэг штэ. Тэгэхээр одоо хүүхэд авийг санаагүй одоо өртгөн штэ хүүхэд зурмслахын хоригдлох одоо тийм аргаа өртгөн сайн хийгээрэй. Дахиад нэг яна хорцлын амьдрал хийх үеэд яна үлдэгдсэн бохирдол бодос. Одоо угаацаа үргэлгүй хорцлын амьдрал хийдэг юм уу? Эсвэл жирийн усуд яна зурмслахын хориглох тийм одоо юм хоригддаг штэ тийм ба. Тийм нэг хэр тэнцгүй юм хоригдснаас болоод одоо бохирдол бодос үлдэх юм уу? Сарын хэрийн үлдэгдэл одоо сарын хэр ирж хугацаанд яна сайхан цөвөршиж чадахгүй бас болоод үлдэгдсэн үлдэгдэл. Нэг ялангуяа яна хүйтэн ихтэй усуд яна хүйтэндээ боодоо сарын хэр сайхан цөвөршиж чаддаггүй. Тэгвэл яна гадны орчин тойрноос шалтгаална. Усанд омбох юм уу? Эсвэл яна дотор хувцас сайхан угааз өргөгөөс болоод үлдэгдсэн үлдэгдэл. Тэгвэл бас яна хэр тэнцгүй өмийг яна доор буйндаа хэрэглэх. Түүнээс болоод яна таны доор буйнд яна бохирдол бодос үлдэгдэж яна доор буй одоо үргэлжлэлтий болдог. Тэгвэл одоо хортлын амьдрал хийх үсэд яна ариун цэврийн анхаарсангүйгээс болоод яна үлдэгдсэн бас бохирдол бодос гардаг. Өдгөр нь бол яна бүр таны савыг бол одоо үргэлжлэлтий болгож эхэлдэг. Нэг ялангуяа яна одоо зурмслахын хориглогддог цаграг байдаг та. Тэрнийгээ ишидээ бас одоо хөдийн хугацаатай болоод нэг солио гэсэн бол тэр хугацаанд нь одоо сольж гэрээ. Учир нь яна намаа өмнөд дадлаг хийж хугацаанд яна нэг одоо зурмслахын хориглог цаграгаа ишидээ бүр 20 хэдэн жил зүүсэн. Одоо нэг зүүснээсээ аваад баг солиогүй гэсэн. 20 хэдэн жил зүүгчээд яна одоо нюросоор өгсөд болохгүй болохоор яна авал нэгэд ирээ штэ. Тэгэд авал нэгэд ирсэн ишидээ тэр юм зурмслахын хориг цаграгын штэ. Таны тэр юмны савны амсартыг очоод бүр махандаа игээ шивдэд махтай чинь игээд бүрлдээд няалдаж ч гэсэн үг. Одоо яг авд дийлэхгүй л тийм хэмжээд хүрч. Тэр үеэсээ манай тэр одоо дүүрэн яаж авсан юм бэ нөө. Нэг хэсэг махтын отлоод авч гэсэн үг. Нэг хэсэг махтын отлоод. Тэр одоо яаж өвсдөг вэ тийм ба. Одоо чи хөрвөө тэрнийгээс айхан одоо өмнө засгүй бол тэр чинь одоо тэндээсээ болоод одоо янзын одоо юм болж хувирж мөднө шүү дээ. Тэгэхээр энэс одоо зурмслахын хориглог цаграгийн бас одоо дөнтөө урт хугацаатай битгий зүүгээрээ тэгээ хөдийн хугацаа болоод солигдчихсан бол тэр хугацаанд нь солиорой. Үгүй бол яна таны махтын очор бүр барилдаад өдөгч гинэ. Тэгсээр одоо авахд хөцөө өсгөө. Нэг хөцөг махтын отлож явал тандаас нэлээд их хэмжээний шарх үлдэн шүү дээ. Тэр шархаас сайхан суврахгүй л одоо ондоо өвчин болж хувирна шүү дээ. Тэгээ өрхийн эдгээр байдлуудыг бол одоо бүгдээрээ сайхан анхаарч яваарэ. Тэгээ дараачийн бичлэгдээ яна үргэлж тохиолддог өнгөтэй хүний дор буйнд үргэлж тохиолддог өвчин тухайтай хаваалцъя.